166 тэгвэл 3 дугаарт хоол хийхийг бол манай хүн болгон бүр хийж чаддаг. Гэвч шинжлэх ухааны үндэслэлтэй аргаар хоолоо хийх нь бол туйлын чухал. Тэгвэл энэ талаар чухам яавч хоолоо хийвэл тохиромжтой болох уу, зогштой болох уу, зөвлөж өгөх болов. Нэгдүгээрт нь бид нар энэ бүдүүлэг хоол хүнс болоод нарилэг хоол хүнсээ их сайхан тохируулж идэж явах хэрэгтэй. Жишээлбэл бид нар ингээл цагаан будаагаан агшаагаад идэх үедээ бид нар дотор нь жаахан бүдүүлэг хоол хүнс гэж оруулах чухалтай байгаа байхгүй юу? Би бол тэр эрдэнэ шишийн тэр жижиг хагаснаас хийж болж байгаа юм. Дээрээс нь нарийн будаа, шар будаа хийж болно, буурцгнээ төрлийг хийж болно. Би заримдаа тэр амттад төмсүүдийг хийгээл хамт хийгээл иддэг юм. Ингээд энэ ингэж бүдүүлэг болоод хоол хүнсийг бас хольж идэж явах хэрэгтэй байгаа байхгүй юу? Тийм ээ. Энэ их зүйтэй байх гэж бодож байна. Хоёрдугаараар нь бол энэ ногоогоо сайхан угаачгаад яг тогоондоо хуурах үедээ сая гэрчин шүү. Гүү бол угаачгаад гэрчих юм бол шимт хижээл наалдагдана. Угаагаад удах юм бол доторх шимт хижээл нь бас энэ хүчил төрөгтэй урвалдаад ингээд алддаг байхгүй юу? Ийм болохоор энэ хийх арга бас их чухал байгаа. За бид нарын хоол боловсруулагч олон зүйлийн арга байдаг штэ. Жигнэх, чянах, хуурах, шарах, тосонд шарах, дээрээс нь утаж барих ийм олон зүйлийн аргууд байна. Тэгээ хамгийн сайн арга нь юу вэ гэвэл хамгийн нэгдүгээр сайн арга нь жигнэх байдیں۔ Хоёрдугаараар нь чанах байдیں۔ Гуравдугаараар нь энэ хуурах арга л да тийм ээ. Хамгийн муу арга нь бол тэр тосонд шаарддаг арга. Манай монголчууд чинь тосонд их юм сарж байна шүү дээ. За тэр тосонд шаардсан боорцог бол нэг бол хор тавдар үүсгэх бодистой, хоёр бол тостой, гурав бол тэр чинь нөгөө цагаан гурил баавар гэсэн энэ энерги ихтэй. Энэ чинь манай баян эрхэм өвчин олуулдаг тэр зүрх цусан судаснааш өвчин олуулдгийн гуламж шүү дээ. Тийм болохоор тосонд сарсан боорцог монголчууд минь байгаа гэдэг. Өөр орлуулах зүйл байна шүү дээ. Би сая хэллээ тэр гагсаасан боо, тэр көөхий боо, тэр цагаан боо хийдэг арга байна. Өөрөө хийдэг тэр бурцгийн шүмсийг хийж болж гэн. Олон зүйлийн арга байна шүү дээ. Заавал тэр тосон шарсан юм идэж байж болохгүй. Тэр чинь нэгэнтээ өнгөрсөнд бол яах вэ? Энд чинь хоол хүнс олдохгүй юм уу? Байдал нь нөхцлөөсөн болж байна шүү дээ. Одоо бол шал өөр амьдарч явах юм чи энэ бүр болно. За ингээд тосонд заавал тосонд юм шарна гэх юм бол тэр малын дос ч юм уу тэр юунд шарж болно? Оливын досонд шарж болно. Тэр зун юу гэд байдаг юм да модны жимснээ юугаар хийсэн. Ийм юмнууд хийж болох нь болохгүй ч биш болно л та. Хаяа дадгалж идмээр байвал. За тэгээд энэ эдгээр бодисууд чинь маш дос чинь халахтаараа л хүний биед муу юм үсэт байгаа байхгүй. Тиймээс би ингэж хэлж байгаа юм аа. Ер нь тэгээд энэ хоол хүнсийг яахтаа нэг 120 градусаас даваад ирэх дээр энэ бидний хоол хүнсэн дотор байгаа досны зүйл чинь байна штэ. Сөрөг дос үүсч эхэлж байгаа юм. Тэгээ дээрээс нь хор тавдар үүсдэг бодис үүсэж байгаа юм. Дээрээс нь тэр чөлөөт бэлэг үүсэж байгаа. За тэгээд ийм олон асуудлууд энэ нь бол бид нар идээд нэг хэсгийг оруулчихж байгаа. За тэр утаа багвал хоол хийж байгаа улсууд ч юм ба штэ. Адгалжил амьсгалаараа амьсгаад орж ийн арсын хүртэл муу нөлөө үзүүлж байгаа. Ингээд олон зүйлийн энэ хор тавдар үүсгэх юм уу зүрх цусан судснаа үүсгэх бодисуудыг өөрийн гараараа сайхан амттай хоол хийж ийн гэл ингээл идээд оруулаад байгаа байхгүй. Тэр төлж досыг тэгж халааж иддэг арга чинь манай хятад үндэстэн ахмууд үндэстэнгүүд л ийм хийдэг байхгүй. Тэндээс сурсан арга шүү дээ. Тэр манай монгол үндэстэнд байгаа. Тэр их зүйтэй арга бас биш. Энийг бас шинжлэх ухаанчаар хүний юмнуудыг сайн юмнуудын сайхан аваад муу юмыг бас авахгүй байвал таарна шүү дээ. Энэ хоол хүнсийг хийхэд байна шүү дээ нэг урвал үүсдэг. Миллиардын урвал гэж хэлдэг юм л да. За энэ бол нийтлэг хоол хүнсэнд маш их хэрэгжиж байна. Хоол хүнс ингээ хийгээ болоод ирэхдээ маш сайхан үнээр амттай болдог тийм ээ. Жишээлбэл энэ гурилаар хийгсэн боорцог бол яхан хөрөнтэй маш сайхан үнээр хангалаад ингээд идэхэд гоё болж байгаа. За тэгээд махчлыг ингээ чанаад ирэхдээ чинь ингээд хувиралт үүсэж байгаа байхгүй. Энийг бол бүр миллиардын урвал гэж байгаа. Энэ дотор бол өнгө нь бол хувирахаар барахгүйгээр дотор нь маш олон төрлийн тийм амттай сайхан ийм бодис үүсэж байгаа байхгүй. За энэ бол хүний биед бол зохих хэмжээнд бол их сайхан зүйл хоолоо идэхдээ өнгөтэй үнэртэй амттай сайхан болчихж байгаа байхгүй. Гэвч 120 градусыг даваад ирэх юм бол энэ дотор маш олон зүйлийн муу бодос үүсэж байгаа байхгүй юу. За энэ дотор бол биншиши ангадл байж гэн бөмбөмби гэдэл байж гэн
Тэгэл одоо олон зүйлийн заах байна, англ одоо олон зүйлийн юмнууд үүсэж байгаа. Эдгээр нь бол маш тэ нэг бол одоо хорт авдар үүсгээд. За дээрээс нь сөрөг дос үүсчих юм болоо. Тэгээд одоо зүрх цусан судас чинь яадаг. Ингээл одоо олон зүйлийн өвчнүүдийн гуламт болж орж ирж байгаа байхгүй юу. Тийм болохоор бид нар хоол хийхдээ одоо онцлон анхаарах чухалтай байгаа байхгүй. Тиймээс би одоо тэр эрүүл хооллолт гэдэг тэр усан хийгээд дээрээс нь одоо махан хийгээд амтлагчаан хийгээд ингээд шинж ягаад болоод ирэх дээр нь сая досон хийгээдгийн гол асуудал энд байна шүү дээ. За жишээлбэл одоо энэ Гонконгийн судалгаанд байна шүү дээ. Энэ за ингээд энгийн ногоонуудыг байна шүү дээ. Тэр халуун досонд хийгээл утаа үнээрээ болгохтол одоо жишээлбэл одоо бидний байнгын иддэг тэр хулуу байна, саримс байна, сонгон байна. Тэгэл олон зүйлийн хоолыг ингээд хийхдээ зэрэг тэр дотор одоо беншишиан гэдэг юм хорт бодисууд үүсэт байгаа байхгүй. Энэ чинь бол дэлхийд дахинд одоо нэгэнтээ хоёрдугаар зэрэглэлийн хорт хавдар үүсгэх бодисоо гэдэг ингээд тодорхой заагдсан байгаа. Тэр чинь бол цаашаа эргээд одоо мэдрэлийн систем одоо бид нарын сэтгэл зүй төртөл нөлөөлөх ийм амар муу юм байгаа байхгүй. Жишээлбэл одоо тэр юу байдаг штэ. Дилс бол хоолууд хүүхдүүдэд л байна штэ. За тэр юунууд тэр хоолууд байна. Тэр бид нарын тэр иддэг нөгөө досонд шарсан төмсүүд байна. За эдгээр юмнууд дотор бол штэ. Тэр беншишиан гэдэг энэ хорт хавдар үүсгэдэг бодис байна штэ. 680 г 1 кг 680 мг байна гэж байгаа байхгүй юу. За энэ чинь бол ихээ өндөр байна гэсэн үг. За тэгээд бид нарын энгийн ногоонуудад одоо ингээд ногоогоо хуураад ингээд утаа унаар гаргаад ирэхэд бол бүх ногоон дотор байхгүй ногоо юусэн байхгүй байгаа байхгүй. Хамгийн доотлол энэ хамгийн бага байгаа ногоон л гэхдээ тэр бөөцөө ногоон дотор гэтэл одоо 53 мг багцж байна. За тэгээд бүр 4-500 ийм өндөр байгаа байхгүй. Гэхдээ бид нарын хийх аргаас болоод бид нар өөртөө ингээд муу хортой бодисуудыг үүсгээд байна шүү дээ. За энийг бол миллиардын урвал гэж байгаа байхгүй юу. Миллиардын урвалыг зөв ашиглахгүй болвол одоо ингээд бид нарт одоо эргээд одоо муу хохирол үүсэж байгаа байхгүй. Энэ дотор одоо муу бодисууд үүссэн байгаа байхгүй. За тийм болохоор бид нар одоо хоол хийхдээ яанаг бол бити утаа гаргаж сурж бай. За энийг ганц энийг сураад ав. Энэ одоо их хэрэгтэй шүү дээ. Олонхийг хүмүүсүүд би хэлж ил байхад анхаарахгүй юу ажлуудын зарим усуудад дорхноо өөрчилж ил байна л дээ. Тэгэхээр энийг сонссон хүмүүсүүд одоо адгалж миний тэр нэг эрүүл хооллох энэ нэг удаана хоолны тийм шингээлтийн бүс байгаа. Одоо шингээсэн байгаа зурагтаар шингээсэн байгаа. Тэрийг үзээрэй. Ингээд одоо зөв хоололт сурах нь их чухал шүү. Хооллохтаа бити тэр 120 градусаар утаа үнээр гаргаж байгаарэ гэж хэлэх гэж байгаа юм л да. За тэгээд одоо цааш нь аваад хэлэх юм бол хоол хийгээд одоо за энэ дос руугаа шууд одоо тэр амтлагч юм уу сонгоно хийдэг энэ ч бас буруу юм байна. За тэгээд хоолны хамгийн сүүлийн нэг амтлагч хийх нь юу вэ гэвэл давс. Тэгээд давс бидний хоолнд маш сайхан амт оруулдаг шүү дээ тийм ээ. Тэгээд давсыг хизээ хийнэ вэ гэвэл яг хоолон гарах үедээ хий. Яагаад ингэж хийж байгаа юм бэ? Эрт гэвэл нэг бол одоо яот нь уурчаад алга болчдөг. Хоёр болвол тэр хэмжээний давс хийж ордог байх. Давс чинь ингээд шингээд орчих юм бол хоол хүнс шингээд орчих юм бол их л давс хэрэглэнэ. Хамгийн сүүлд гэвэл давсыг маш бага хэрэглэдэг байхгүй. Одоо бид нарт бол өнгөрсөнд бол давс дутагдж болох юм уу? Одоо бол бидний хоол хүнс одоо элбэг болсон. Бидний гаднаас авж байгаа бүх хоолууд давстай. За жишээлбэл аваад хэлье дээ. За тэр одоо санаанд орохгүй юм шүү дээ. Тэр одоо хүүхдийн иддэг мөсмөлж, маруужин тийм ээ. За бидний идж байгаа тэр бисквит тийм ээ. Цайнаа бичэн тэгэл одоо тэр гоймн тэгэл одоо ер нь гаднаас авсан бүх бүтээгдэхүүн одоо тэр ундаад чинь хүртэл их хэмжээний давстай. За ингэхдээ бидний давс болоод хэтэрсэн байгаа байхгүй. Тийм болохоор аль болохоор одоо давсныхын хэмжээг бага гэх хэрэгтэй. Хамгийн сүүлд нь хийгээд өнгөн дээр нь байгаа юм чи. Бидний амт чинь зөвхөн энэ одоо хоолойнаас нааш нэг 4-5 см-ийн зайд л байна штэ. Ийм болохдоо одоо энийг анхаарах хэрэгтэй. Давс их болохдоо бидний биеийн дотор ус их болдог. Их ус болохдоо цусан даралт өндөрдөг. Цусан даралт өндөр болохдоо цаашаа олон юм бол бөөрнөө дараас одоо зүрхнээ дараас өндөрөөд ирдэг. Давс их болохдоо яадаг вүлээ? Бидний ходоод нь хорт хавдар олох норм өндөрдөг. Тэгээд давс их болохдоо бидний арьс одоо амархан хөвшрөлт үүсдэг. Тэгэл олон зүйлийн юм үүсэнт. Ер нь бол их боломжтой бол дор наатартай өндөр кальцтай давс гэдээ бас байд юм а. Энийг бас аваж хэрэгжилж болно. За хамгийн гол нь санамсргүйгээр бид нар тэр нөгөө дарчилсан хоол хүнсүүдээс их давс авдаг байх. За камч их давстай, дарчилсан ногооч их давстай. За ингээл энэ тал ингээл давсны талын явахт л одоо зөв одоо давсны талын ойлголттой байх хэрэгтэй гэж бодож байна л те. 167 дугаар сэдв. Тэгвэл 4 дугаарт бол түүхээ материалан яаж хадгалах юм? Мөн үлдсэн хоолон яаж шийдвэрлэх вэ? Энэ талаар бол тохиром зөвлөмж өгөөрэй.
За энэ тухай би жаахан англиар хэдэн тал болгож ярья. Юуна урд одоо яагаад бид нар хоол хүнсээ дор дулаанд хадгалах ёстой юм бэ? Бид нар одоо сайн мэдж байгаа шүү дээ. Өндөр градус тийм үү халуунд байхдаар хоол маш амархан муудчихдаг шүү дээ. Энэ муудчихын гол шалтгаан хоёр зүйл байгаа л да. Нэгдүгээр шалтгаан нь бол одоо энэ бичил амтан одоо энэ бактери гэдэг юм уу энэ бичил амтнуудаас болоод бидний хоол хүнс амархан мууддаг тийм ээ. Хурдан одоо илж ирдэг шүү дээ тийм ээ. Бас нэг асуудал нь бол одоо энэ хоол хүнсний дотор байгаа амьд бодисын урвал гэж юм явагдаад ингээд амархан одоо хоол хүнс мууддаг л да. Бактериас болж байгаагийн одоо энэ бичил нянгаас болж байгаагийн асуудал бол нян гэдэг бол их нүдэнд харагдахгүй бодис чинь бол яа гэвэл амтэн чинь бол одоо 20-с 37 градусын хооронд бол маш хурднаар ингээд үрждэг. Жишээлээд аваад хөл бол энэ бүдүүн гэзнээс авханчнэр бактери бол 20 минут тусдамд л одоо нэг удаа шинээр нэг бие хойч нэг үеэм бүтээж явах шиг. Тэгээд 8 цагийн дотор бол нэг бактери бол үржээд 200 төмөөс дээш болдог. 10 цагийн дотор болох юм бол бүр тоо томшгүй болно гэсэн үг. Ийм л хурдан өсдөг байхгүй. Гэвч бол энэ юуна тэг градусын ойролцоо байх үед бол энэ бактери бол одоо яанаг бол бараг үйлчлэн зогсчих юм уу удаашраадчихдаг байхгүй юу. За энэ хөргөөгүрд хийгээд дор градуст байхад бол одоо энэ ихэнхий одоо энэ бичил амтнуудын бол одоо үржлийг бол таслан зогсоох юм уу удаан болгож байгаа байхгүй юу. Үүнээ хамт одоо бас энэ хоолын өөрийнх нь дотор байгаа амьд бодисын урвалыг удаашруулна. Гэвч одоо энэ хөргөгчл бол бүх бүрэн төгс биш. Бас зарим бактери гэдэг юм уу зарим хөгж бактери бол яа гэвэл дор градуст одоо үрждэг ийм чадвартай. Зарим нь бүр тэгээс доош 10 градус 15 градуст хүртэл бас үржих ийм чадвартай байдаг. Хэрвээ бид нар одоо тэр манту бовыг одоо юун дотор хөрөгчин дотор тавиад байхдаар урт бол ноос урагчдаг үстэй. За энэ бол одоо бид нар одоо ойлгомжтой энэ юу бол хөгж бактериас л болж байгаа байхгүй юу. Тэгээд ер нь үлдсэн хоолыг бол энэ хөрөгчнөөс гаргахтаа бол заавал найдвартайсаа халаах хэрэгтэй. Халаахгүй болвол одоо бактери нь одоо бидний эрүүл мэндэд тохирол амсуулна шүү. Энийг бол зөв ойлгох хэрэгтэй. Энэ амьд бодисын химийн урвалаа гэдэг бол одоо бид нар одоо химийн туршилт хийхэд мэдэн штэ. Халаахтаар химийн урвал хурдан явагддаг. Түүнтэй адилаар одоо энэ халууны хэмжээг нь градусыг нь бага болгохтой зэрэг бол энэ доторх одоо электроны хөдөлгөөн нь удаан болсноос бол одоо хоорондоо мөргөлтгүй. Ингээд бол одоо дор дулаанд бол химийн урвал одоо энэ амьд бодисын химийн урвал одоо бага явагддаг болдог. Энэ нэг тал. Нөгөө нэг талаараа бол одоо дор градусанд байхдаар одоо витамин С гэдэг юм уу, витамин В гэдэг юм уу, навчин гүцэл гэдэг юм уу, ийм шимт хичээлүүд нь хорогдол бага болдог. Иймээс бид нар хоолыг одоо хөрөгчин дотор хийж байгаа. Юугийг одоо энэ амьд бодисын химийн урвал гэдэг хоол хүнс бас дотор нь юм урвал явагдаж юм гэхээр үнэхээр урвал явагдаж байна шүү. Энэ одоо жимсээр аваад хэлээ л дээ тийм ээ. Энэ бол одоо өөрөө болсорч үцээд урвал явагдсаар байгаа болсороо гүцээд хамаг зүйлд нь одоо илжирээд ингээд унахтаа дотроос нь өрн гараад ирэн штэ. Ингээд одоо энэ өрн газарт ороод ингээд соёолох ийм нэг явагдсан юм. За тэгвэл одоо энэ үр жимс бас одоо ингээд химийн урвал явагдахаар улам сайн болсороод улам сайхан үнэртэй амттай болоод ихтер амтангуудыг татж ирээд амтангууд идэ тэгээд өрн гарч ирээд нэг юм. Нөгөө нэг талаараа бол бас нэг одоо бүр их дээд зэрэг хөгжсөн энэ үр жимс бол яа гэвэл амтан идээд барахтаар үртэй жимстэй идээд оруулж чинь. Тэгээд энэ амтан энийг идэж явж байгаа тэгээд холоо газар очиод баагаад гаргахчтаараа тэгээд өөр газар шилжээд одоо энэ тэнд одоо соёолж үржих ийм юм байхгүй. Энэ бол одоо амьд бодисын хөгжил хөвслийн одоо маш дээд зэрэгдийн гөрсөн маш их сайн арга байгаа байхгүй. Энэ бол одоо нэг зүйлийн арга дам штэ тийм ээ. Ингээд бол одоо энэ одоо тэгвэл энэ цэцгийн бид нар ингээд бодохоор цэцгийн тэр бал яагаад одоо тэр амтангууд ижиж чинь тэр чинь балаараа дамжуулаад өөрийнхөө тэр тоосоон дамжуулаж одоо удам угсаагаа үржүүлэх одоо ийм арга хэрэгжилж байгаа байхгүй. Энэ чинь бүр одоо хөгжил ховслоос бий болсон зүйлс. Ийм болохдоор энийг бас зөв талд нь ойлгох хэрэгтэй байгаа юм. Тэгээд одоо энэ хоёрдугаар хэлэхдээ бол энэ хөрөгчнөө өвчнгээд одоо сүйдийн үед нийтнэлэг хөрөгч хэрэглэснээс бол олон зүйлийн одоо гэдсэн замын өвчин, ходоодны өвчин, дэндүүл зүрх цусан судасны өвчин, уушгины өвчин гэх зэргийн өвчнгүүд одоо бий болоод байгаа юм л да.
Яагаад гэвэл хөрөг нийтийн хэрэгжилж яа энэ хөрөгчн дотор бол энэ тэг градус ч юм уу тэгээс доош градуст одоо амьдарч яддаг юм бактериуд байгаа байхгүй. Жишээлбэл одоо нэг Yersin гэдэг нэг юм бактери байгаа. Энэ бол одоо амьтанд одоо хонь мал нохойд одоо нийтлэлийг оршил байдаг. Энэ бол хүнд бол тийм халдварлаад байдаг бактери. Гэвч энэ одоо хөрөгчн дотор байхдаа тэр сайн үржээ. Тэгээд хөрөгчнөөс гаргасан хоолоо бид нар сайн халааж одоо бактери надаагүйгээс одоо бид нар гидсэн замын өрөвчл олж байгаа байхгүй юу. Ийм гих зэрэг юм. За тэгэл одоо хотоодны өвчнөд бол одоо олон байж тэ хотоодны хийтийн учиргүй хийтийн юм ингээд уухтай зэрэг хотоодны энэ салсад бүрхөвчин ингээд агшин штэ. Ингээд одон удаан жилээр ингээд хийтийн юм уугаад байх юм бол тэгээд аажимдаа хотоодны өвчнөд олно л гэсэн үг байхгүй юу. Нин их аюултай юм бол энэ одоо би бас телевизээс үзсэн л дээ. Энэ нэг хүн хөрөгчнөөс 2 пэв гаргаж уугаад тэгээд газар дараа нам амьсгал хураасан байгаа юм л да. Тэрний гол учир хаана байна гэвэл хөрөгчн дотроос гарч ирж байгаа юм чинь хийтэн. За маруужингаар бодох юм бол бүр 0-оос доош. За яг хөө нэг гаргаж ирээ хийтэн пэв уух үед бол 4 градус. Бидний биеийн халуун гэдвэлээ 37 градус. За энэ хийтийн аман хүндийд орно. Тэгээд нарийн хоолойгоор явна. Тэгээд ходоодонд хүрнэ. Энэ хаана очивол хаанхын цусан судас ингээд агшуулж байгаа байхгүй юу. Хүний бие гэдэг чинь бол штэ энд нэг учир бол ингээд дамдаа ингээд явдаг одоо ийм учиртай. Тэгтэр юм бол одоо эндээс одоо ходоодны цусан судас агшигтай зэрэг одоо бүх үеийн цусан судас агшиж эхэлж байгаа юм. Тэгээ цаашаа явсаар байтал чинь штэ зүрхний цусан судас нь агшина. Энэ хүн хэрвээ зүрхний цусан судас нь нарийсцсан байх юм уу бөглөрх аюултай байсан бол энэ нэг хийтэн зочрлоос болоод шууд хаагдах аюултай. Ингээд зүрхэнд нь булчинд нь цусан дутагдаад шууд зүрхэн нь одоо зогсох аюултай байгаа байхгүй. Ийм учраас одоо олон зүйлд бас анхаарах хэрэгтэй. Хөрөгчнөөс ганц хийтэн пив авч уугаад амиа алдчих юм бол энэ одоо бас л их харамсалтай явдал шүү дээ, тийм ээ. Энэ бол одоо яг боттэй дээр одоо үзэгдэл байгаа юм хөө. За хөрөгчнөөс хоол гаргаж идэл үлдсэн хоолоо гаргаж идэл өвчлсөн хүмүүсүүд бол одоо зөндөө шүү дээ, тийм ээ. Амиа алдсан усуд бол байдаг юм байна лээ. Телевизээр гарч ирсэн. Энэ бол одоо хамгийн гол асуудал тэр хийднээс бол зочрлоос болоод бидний юу яаж байгаа вэ? Тэгээд одоо хийтэн юм үедээ толгой нөөцсөн юм уу, дотор нь муухаарсан юм ийм усуд бол зөндөө шүү дээ, тийм ээ. Гэхдээ энийг бол хэцээх л хэрэгтэй байгаа байхгүй юу? За одоо энд бол хийтэнд бол одоо бас их бактери их төсвөртэй байд юм л дээ. Энэ одоо нэг хүнээ нэг хийсэн дуршилт байгаа байхгүй юу? Тэр маруужин дотор одоо гидсэн савханчаар бактерийг хийгээд одоо 5 өдөр болсны дараа үзэгдэл бас л их хэмжээгээр байгаа. Бүр 2 жил болсны дараа үзэгдэл бас нэг хэсэг бактери бас амьтаа байна гэж байгаа байхгүй юу. Тэгээд тэрийн нөхцөлийг нь бүрдүүлээд одоо тэр дулаан нь бүрдөөд хэрвээ шимтгийл нь бүрдөөд ирэх юм бол тэр гэс одоо ингээд амьлал дахиад гараад. Тиймээс бол хөрөгчнөөс гаргасан хоолуудаа юм бол одоо ариутгаж байхыг л одоо халааж бактери нь устгаж байх бол их чухал юм а гэдгийг онцлон хэлье дээ, тийм ээ. За үлдсэн хоолыг одоо хоол үлдээгээд одоо байдаг бол нэг сайн явдал биш юм а. Хоол үлдэхтэр юм бол нэг дотор нь их хэмжээний бактериуд үрж идэг. Дээрээс нь витамин, эрдэс бодисууд шимтгийллийн талаар одоо бас их алдагдалд ордог. Нэг зүйлийн бол тэр дотор бол дутуу азот хүчлийн давс гэж юм бий болдог. За энэ бодис нь байж та бидний ходоодон хүчил юм уу, бактерийн үйлдэлийн доор юм уу хувираад дутуу азот хүчлийн аммон гэж бодис болно. Энэ бол хорт тавдар үүсгэдэг бодис. Тиймээс бол байнгын одоо тэр үлдсэн хоол идээд байдаг хүн бас хорт тавдард нэрвэгдэх норм их өндөр болно шүү. Энэ тад хэцээгээрээ болж игэл хоолыг баг шиг хийгээд хэтрүүлэн идэггүй мөртөөсөн тухайн үедээ цагтаа идчихвэл сайн. За энэ талд одоо ингэж зөвлөё. Тэгээд одоо энэ манту боо одоо ийм зүйлсийн боо борцгийг бол урт удаан хугацаагаар хадгалахаар бол хөлдөөсөн л дээр. Одоо энэ нүүрс усны нэгдлийн хоол хүнсүүдийг. За хэрвээ одоо удаан багтаар одоо мантуу чинь тэгээд одоо хөг зургачдаг штэ. Энэ бол одоо хүн болгон мэджил байгаа асуудлууд тийм ээ. За тэгээд одоо хөрөгчн дотроо одоо бас хоол хүнсийг тавихтаа жаахан анхааруул таарах юм аа. Дээдэлт нь болсон, доотлолт нь одоо түүхий байх жишээ нэ тийм ээ. Энэ түүхий болсныг хооронд нь хотголдуулахгүй тусгаарлуулж байх чухалтай. Их зэргийн олон зүйлийн юмд анхаарал тавих болтой. Энэ ногоогийг ачраал одоо ногоо өнгөтэй ногоо бол хөрөгчөнд 3 өдөр байхад шимтгийл нь хагасаар ч юм уу нэг жилийн их буурдаг гэж байгаа байхгүй. Тийм болохоор одоо ногоо жимсэн бол нэг удаа нэг их авах шаардлага байхгүй шүү дээ. Тэр цаана хадгалж байгаа бол энэ баримжаат хадгаламж байдаг байхгүй. Хэрвээ энэ яавалгийг одоо сайн хадгалдаг одоо энэ пингу
алимруудыг бол сайн хадгалахад бол одоо тэр хичээлийн байдалд орох гэж байна. 1 жил болсон ч тэр нэ орог үндсэн дээр дими хувирдгоо гэж. Гэтэ бол гээ орчныхаа хооронд хадгалах бол тэр чинь бол одоо бид нарт авч хэлвэл тийм нөхцлүүдийн бүрдүүлж чадахгүй штэ тэр тусгай айлын хэдин градусд яаж байрж яхахын бид нар одоо сайн мэдэхгүй байхгүй. Тэгээд халуун орны жимсийг бол одоо хөрөгч рүү хийхдээ харалцдаг штэ амархан хөлдөөд шархлаад харалцдаг. За энийг бол хийх чухалчилгүй байх гэж бодож байна. За өндгийг бол энэ нарийн үзүүрээр нь уруу нь харуул тавиад 2 гараг 14 өдрийн дотор бол хөрөгчөнд хийхгүй болно. Олон удаан хадгалнаа гэвэл одоо хөрөгчөндөө хийж болох юм аа. Энэ хөрөгчөнд удаан байгуул бас чанарын хувиралт гарна шүү дээ, тийм ээ. Энэ талаар анхаарах хэрэгтэй. Тэгээ хөрөгчийг одоо бас байнгын цэвэрлж байх хэрэгтэй. Хамгийн амархан цэвэрлдэг арга бол нэг бол одоо халуун шиг усаар яана, нөгөө бол хоолны давстай энэ давстай усаар цэвэрлж яхад бол хах амарханаар одоо бактери наалж устгаж байх. Энэ байнга одоо тэрийг цэвэрлж яах нь их зүйтэй болов уу гэж бодож байна. За одоо хоолны тухайтай энэ зэрэг ярья. За баярлалаа. 168 дугаар сэдв. За ийм байна да. Манай монголчууд мах чанаж одоо идэх дуртай. Мөн шүлэн дээр нь бол цагаан будаа гулир хийж иддэг. Ингэхэн чухам зохиромжтой юу? Зохиромжгүй юу? Үүнд бол юугийг анхааруул зохих юм. Одоо мал алж одоо амт гаргаагаад л яаж хадгалуу зохиштой вэ гэж асуумаар байна. Тайлбарж болов. Нэгдүгээрт одоо ингэж их мах чанаж идээд байх бол тийм сайн биш л дээ. Одоогийн шинжлэх ухаанаас авч хэлэх юм бол өдөрт улаан өнгөтэй махыг 40 грамыг бити битрүүлээ гэж байгаа юм. Тэгтэр одоо монголчууд одоо ингэ тоогоор мах чанаад идвэл одоо хитэрж байна шүү дээ, тийм ээ. Ер нь бол яг 7 хоногт нэг удаа шинжиж яхад болно. Хамгийн чухал нь одоо энэ шүл мах хоёрыг салгах чухалтай байгаа юм. Махаа нэг удаа идэ, шөлөө нэг удаа идэ гэсэн ухаантай үг л дээ. Яагаад гэвэл шүл махан дотор адилхан их хэмжээний холестерин, адилхан их хэмжээний дангуурчун, пиолин гэдэг бодисууд байгаа л да. Эдгээр бодисууд хамтраад их хэмжээгээр хүний биеинд орохдоо л одоо энэ зүрх цусан судасны өвчин, тулайн өвчин зэрэг өвчнгүүдийг одоо бий болгож байгаа юм. Тийм болохоор миний арга бол ингэдэг байхгүй юу? Махан чанаад дээр нь бол одоо луун, төмөс, амтад төмөс, нангва ингээд чанчгана. Тэгээд бас яхан түүхийн ногоогоор сэрүүн ногоо гэж чинь. Тэгээд нэг удаадан бол ногоотой энэ юугаа идэж байгаа юм л да. Махаа идчихэж байгаа. Шөлөөн үлдээчгаад дараа удаа гурил хоол хийж идээд тэгээ бас яхан түүхийн ногоогоор одоо ингээд хачирлаад юу хийгээд түүхийн ногоо сэрүүн ногоо хийгээд ингээд идэл. Ингээд идвэл одоо их зүйтэй байхаа гэж бодож байна. Ер нь бол одоо амт гаргаснаа үед одоо эдшээ гаргаснаа үед бол одоо хадгалах бас их чухал юм аа. Үүнд бол юунаа өмнө одоо шууд л одоо энэ хөлдөөх юм уу шууд одоо чинж идэх энэ бол их зохишгүй юм байгаа юм. Яагаад гэвэл энэ дотор бол одоо мал алах үед бол нэг бол одоо малны нэдэлснээ дараа амьд бодисын урвал явагдах ёстой. Энэ нь бол одоо задарч хүчээгүй гэсэн үг. Амьд мах чинж идэх тийм сайн юм биш байгаа юм болохгүй юу? Нөгөө бол шууд хөлдөөхтөр байж та энэ бас задарч хүчээгүй болохоор шимт хижээлийн талд муу. Ерөөсөн махыг бол 12-оос 24 цагийн хооронд бол 0-оос одоо 4 градусын хооронд тэгээд 4 градусын хооронд юм сэрүүн газар тавьж яваад тэгээд хөлдөөхтэй маш хурдан хөлдөөгөө 30 минутын дотор хөлдөөчд бол бүр сайн. Ингүүл их сайн. Тэгээд хэсгээхдээ маш удаан хэсгэх хэрэгтэй. Ер нь хөлдүүгээс аваад тэр хэсэг дээдлийн хөргөөгүртэн тавиад тэгээд аажмаар хэсгээвэл ингүүл сайн. Удаан хөлдөөхтөр байна штэ энэ дотор нь бол мөснөө юм талст үсээд одоо эсийг ингээд цоолоод ингээд одоо амархан одоо эсн хагарчдаараа мах амтгүй болчдөг юм. Бас нэг нь бол хурдан гисгэх юм бол мөн адил одоо энэ эсн хагарах аюултай байдаг. Тэгээ удаан гисгээгээд хурдан хөлдөөж явал мах их амттай байд юм аа. Ер нь бол махыг бол одоо энэ одоогийн шинжлэх ухааны талаас хэлэх юм уу ариун цэврийн талаас бол одоо энэ махыг хорыг тайлах арга гэж байгаа юм л да. Ер нь бол тэгээс 4 градусын хийтэнд одоо ийм орчинд бол одоо 10-аас 24 цаг одоо ингээд сэрүүн байлгана. Энэ нь бол махны задарлыг одоо бөрөнгөцөд задруулах юм. Энэ бол нэг хэсэг уурган задраад анмон гүчил болох. Үүн дотор малыг алахад бас мал бас айж зочирдсан юм уу
малын дотор бол энэ олон зүйлийн химигийн бодис энэ бол хортой бодис үүссэн байдаг. Сүүн хүчлүүд үүссэн. Энд нь бол зохикын ДНА энэ хугацаанд тавихтаар нэг бол задрал үүсээд нэг бол ингээд өөртөө ингээд алга болдог. Ийм одоо амьд бодисын химигийн урвал үүсч байдаг. Тийм болохоор махыг ингээд удаан шиг тавиад идэв байсан мах бол одоо бөрмөсөн задарч хүсэж байгаа юм. Бөрмөсөн задрах дараа их амтан бас их сайн болдог. Тэгээд одоо их зөөлөн шимт хичээлийн талд авцвал их өндөр хэмжээнд хүрж байгаа юм л да. Тийм болохоор ингэж идэх нь зүйтэй. Зүгээр шууд чанах бол амьд мах чанах чинь бол тийм сайн биш юм аа. Энийг одоо зөв ойлгоорой. За тэгээд ер нь бол одоо үйлдвэрлэлийн аргаар хийсэн хоол хүнсүүдийн баг хэрэгэл тэд нь бол давсан нэг, досон нэг, шихрэн нэг, өнгө оруулах бодис, муутгаас сэргийлэх бодисуудыг хийж оруулсан байдаг. Тэрийг их хэмжээгээр идээд байвал хүний биеийн тохиролтой. Агсаг хаяада идэхэд бол одоо болохгүй юм байхгүй биш болно. Тэр бол хүүхнээд дур сонирхол шүү дээ. Тэгээд ер нь бол тэр дэлхийн эрүүл мэндийн зохион байгуулалтаас одоо нийтэлсэн тэр 10 их хог навч шиг хоол гэж байна шүү дээ. Эдгээр хоолуудыг ер нь бага идвэл таарна. Тэгээд эндгээр хоолууд ч бол хүүхдийн өсөл боожлт, хүүхдийн оюун тархинд хүртэл нөлөөлнө гэж байгаа байхгүй юу. За тэгээд залуу улсууд их идээд байвал одоо олон зүйлийн өвчнүүдийг үүсгэнэ. Ер нь тэгээд өвчм амаар орно гэдэг нэг үг байдаг. Тийм болохоор бид нар эдэж уус элэндүүд юунд сайхан анхаарал тавих хэрэгтэй. Тэгээд өөрийгөө зөв хөтлөөд илрээгүй өвчнийг эдгэрүүлээд өөрийн гараараа хоолон хийж байвал бид нар эрүүл байхын их үндэс бүрдэх юм аа гэж ойлгож болох юм аа. 169-р сэдв. Одоо бид хоолон бэлэн болгоочлоо. Яаж хооллох вэ? Энэ талаар яаж суралцуул зохих вэ? Тайлбарлаарай. Хооллох соёл гэдэг бол маш суралцах чухалтай хөв хүнээ бас тийм соёл хэв ёс суртахуун юм л да. Тийм болохоор суралцах чухалтай байхаа гэж би бодож байна. Юунаа урд одоо бид нар хооллох бол нэг зүйлийн жаргал. Тийм энэ байгаль ертөнц ийм сайхан орчин ахгүй бид нарыг амьдрын орчих нөхцөлийг бүрдүүлжээ. Ингээд бид нар өөрснөө чармайлт гаргаад ажиллаад түүнийхэн хариуд нь бид нар одоо сайхан идэх хоол одоо амьдрах нөхцлүүдийг олж авч जैन. Тэгээд эднийхэн одоо хайртай хүмүүстэйгээ, гэр бүлийнхээ хүмүүстэйгээ, найз нөхдөйгээ хуваалцахд бол маш сайхан явдал шүү дээ. За энэ үед бид нар баярлж талархсан сэтгэл юм уу? Тийм өөдрөг сайхан сэтгэлтэйгээр хоол идэж байхад бол энэ бол их сайхан жаргал юм аа. Энэ үед бид нар нам дуунаар ярилцаж баяртай сайхан зүйлийг ярилцах. Тэгээд одоо сэтгэл өөдрөгөр хоол идвэл бид нарт одоо эрүүл мэндэд их тусдим болно шүү. За харин тийм баяртай биш одоо уурлуулах уур хүргмээр юмнуудыг ярилцахгүй бол сайн. Нин илүү хүүхдүүдийг шүүмжилж ерөөсөн болохгүй хүүхдүүдийг сургааж болохгүй хоолны ширээн дээр бид нар зөвхөн баяртай байх ёстой гэдгийг ойлгоорой. За тэгээд хоол идэж байхад бол бас айл гэр болгонд л тийм зохимжээнэ ёс журам гэдэг юм уу журам гүрэн байдаг шүү дээ. Хоол идэж байхдаа бити телевиз үзээ, бити гар утсаараа наадаж бай, сэтгэл гарган хооллож байгаарэ. Харин хам хүм бити хооллож ингээд нэг сайхан хэвшил дадгалыг бий болгочихвол та эндээс их олон сайхан юм хүртэн шүү дээ гэж би бодож байна. За цагаа цааш нь аваад хэлэх юм бол дээр үе чинь бол мах идүүд магнаг өмсүүл жаргалаа гэж үдчихсэн. Одоо бол энэ цаг нэгтээ өнгөрсөн гэдгийг ойлгоорой. Тэгээд бид нар эрүүл мэндийн тухайтай суралцаад олон төрлийн хоол хүнсийг одоо өөрийн гараараа хийж идээ. Тийм хоол голохгүй тийм ээ байвал бид нарын эрүүл мэндэд их сайн суурь болно шүү дээ. За цааш нь дөрөвд нь аваад хэлэх юм бол хооллохтаа бас нэг зохих тийм дис дарайлалтай байвал эдэн бидний эрүүл мэнд бидний таргалах турхад одоо их холбогдолтой юм л да. Эхлээд хоол идэхийнхаа өмнө ч гэдэм үү хамаг инхлээд одоо бид нар тэр нэг помидор юм уу тэр төвөд тааш хуанга өргөст гэмхийг за тэгвэл жимснээ төрөлч юм уу одоо зүгээр ногоо тэгвэл шөл иймэрхүү юмыг урталт нь идэх хэрэгтэй. Шөлийн арталт нь уух ш урталт нь идэх хэрэгтэй. За ингэснээ дараагаар одоо ногоо махтай ногоогоосоо тэгээд одоо бид нарын гол хоол болох одоо гурил будаа одоо юу байдığım одоо мантуу одоо ийм зүйлүүдээ идээ. Тэгээд хамгийн сүүл рүүг нь л махнай төрлийн хоолыг л идвэл таарах байх.
Энэ нь ямар учиртай юм бол эхлээд ногооны төрлийг идэхээр витамин С юм уу витамин төрлүүд нь одоо эвдрэлт ходоодны хүчилд эвдрэх ходоодонд удаан байхгүй ухтаараа эвдэрчдэг байхгүй. Энэ эвдэрлийг сэргээлэх юм. Тэгээд одоо түүний шингэлтийн нь одоо сайн болно. Энерги нь хэтэрхгүй, таргалахгүй байх ийм их тусламжтай байд юм л да. За тавд нь аваад хэлэх юм бол одоо бид нар хоол идэх бол одоо энэ бүдүүлэг хоол хүнсийг идвэл одоо гидсэн замаараа хорыг тайлнаа, усыг зогсдог хэрэгтэй шээсээрээ хор тайлнаа. За ингээд сайхан намуухан ярилцаж байхад бол сэтгэлийн хор тайлагдж байдаг. Тэгээд сайхан инээдтэй анааттай байхад одоо бас сэтгэл биеийг эрүүлжүүлж байдаг. За иймэрхүү сайхан юмнууд байгаа шүү. Хооллохдоо бас анхаарах зүйтэй байхаа гэж бодож байна. Тэгээд 6-ад нь аваад хэлэх юм бол шинжлэх ухааны үндэслэлтэй хоол хийгээд өөрийн гараараа хийгээ тэгээд багаар олон удаа идэх тогтсон цагтай, тогтсон газартай, тогтсон хэмжээтэй тийм хитэн нотныг тааруулаад удаан ажиллаад идэвэл одоо эрүүл мэндэд их хэрэг болно гэж би бодож байна. Тэгээд одоо ийм сайхан хэвшил дадгалыг хүүхдүүдтэй одоо тийм заншуулах хэрэгтэй, зуршуулах хэрэгтэй байгаа юм аа. Өглөөгийн хоолыг бол хаантай адил тансаг идэ гэж байгаа юм. Өдийн хоолыг бол найз нөхдөд өргөж байгаа юм шиг одоо тааруухан байвал болчихно гэж. Оройгийн хоолыг бол дайсандаа өгж байгаа юм шиг тийм өлсгүүл байвал болчихно гэж. Ийм одоо ухаануудыг ойлгуулах зүйтэй. Тэгээд энергийн хэмжээгийг л тэнцүүхэн барих хэрэгтэй. Энерги ихтэж болохгүй. За 7-д нь аваад хэлэх юм бол одоо бид нарын одоо шүлс бол их чухал юм байгаа. Тэгээд удаан ажиллаад залхитаар одоо шүлс болоод энэ хоол хүнс чинь хоорондоо ингээд нийлээд нэг өтгөн шиг зүйлийн бодис болно шүү дээ. За тэгтэр юм бол ходоодны шингэлт ходоодыг хамгаалахад одоо маш сайн үйлдэл үзүүлж байгаа юм. Ерөөсөн бид нар бол тийм хурдан ажиллаад хам хүм залхитаар чинь байж та тархичин мэдрэхээс өмнө гэдэс чинь бүр сүдийтлээ идчихэж байгаа юм. Ингээ энерги хитэрж байгаа юм. Нэг ам хоолыг ер нь бол 20-30 удаалж ажил гэж зөвлөж байгаа. Нэг удааны хоолыг 30 минутаас доошгүй хугацаанд идэж явах хэрэгтэй. Бити хурдан идэж байгаарэ. За ийм зүйлд анхаарах хэрэгтэй. Би сая шүлс ярьж яасан шүү дээ. Шүлс бол одоо хүний эрүүл мэндэд маш их чухал холбогдолтой зүйлс байна. Тэр дотор бол анхнаа тийм одоо хоолыг боловсруулах эсвэрийн төрөл байгаа. Дотор нь уургийн төрөл байдаг. Одоо иммунитийн уурга гэж хэлж байна шүү дээ. Одоо дархлаа сайжруулах бодис байгаа. Тэгээд дотор нь бас эрдэс бодисууд байдаг. За тэгээд эдгээр нь бол бидний аман хөндий улаан хоолой тэгээд ходоодны салсад бүрхөвч 12 нуглуур гэдээс хүртэл одоо биднэрд одоо хамгаалах үйлдэл үзүүлж байдаг. Энд бол энэ хоол хүнсэн дотор байгаа зарим зүйлсийг задруулахаар барахгүй бактериудын алах, дархлаа сайжруулах бодис нэн одоо сүүлийн судалгаан дотор бол бас зарим зүйлийн хорт тавдрын үүсгэх бодисыг задалдаг гэж байгаа. Иймээрээ бас хорт тавдрыг эсэргүүцэж болох юм байгаа юм. Тэгээд одоо сүлсээ бол байнга залгиж байгаарэ. Одоо мөөрсөн хоолоогоос гарч ирж байгаа тэр шингэн бодисуудыг бол одоо нойлмож гадагш нь хайж байгаарэ. Ер нь бол сүлсээ залгиж одоо мөөрсөн хоолоогоос гарсан одоо бодисуудыг бол гадагш нь хайж байгаарэ. Тийм ээ. За 9-т нь бол мацаг барих бол их чухал юм аа. Мацаг барина гэдэг бол одоо нэг болвол цагаан хоолтой бай гэсэн үг. Одоо махнай төрлийг битгий гэсэн үг. За бас бол бүрэн мацаг барина гэх юм бол ерөөсөн ус юм уу одоо түүхийн ногооч юм уу жаахан жимс иднэ л гэсэн үг. Өөр юм идэхгүй гэсэн үг. Эдгээр бол одоо хаяадаа 7 хоногт нэг удаа мацаг барьж ивэл энэ тарган хүмсүүдэд одоо маш сайн үйлдэлтэй шүү дээ. Ер нь тэгээ мацаг барина гэдэг чинь бол шингээлтийн системийг амруулаад түүнээ дараасыг хөнгөлөөд дахин сэргээлтэд нь их чухал үйлдэл үзүүлж байгаа юм. За нөгөө нэг талдаа авч гэлхэн бол биеийн дотор хоригдлсан энэ хорт бодисуудыг гадагшлахад чухал үйлдэл үзүүлнэ. Тэгээд тархинд сэтгэлд өгөөд одоо энэ системуудын хоорондох үйл ажиллагаанууд юм уу зарим одоо унтаж амраад ажил хийхгүй байгаа эрхтнүүдийг одоо ажилуулахад одоо их чухал үйлдэл үзүүлж байгаа юм аа. Ер нь мацаг барихыг бол нэг удаанаа цэвэрлэлт, сэрээлт дахин одоо төлжүүлэх, эрүүлжүүлэх явцаа гэж байгаа юм. Ер нь бол хүүхдүүд бол мацаг барих шаардлага байхгүй л дээ. За тэгээд биеийн хүнд хэтэрсэн бол одоо ногоо цагаан юм уу эрдэс бодис витаминыг нөхсөн суурин дээр бол мацаг барьж болох юм аа.
Ингээд хооллох соёл гэдэг бол бас олон талын юмыг харуулсан бахаа гэж би бодож байна. Тэгээд одоо ийм нэг сайхан хэвшил, зуршилтай, соёлтой, боловсралтай ингээд хоол идэх бол бас нэг хүнээ эрүүл мэндэд нөлөө ихээр барахгүй энэ хүнийг бас нэг талаас нь харуулж өөрийг нь зөв авч явж байгаагийг харуулах байхаа гэж бодож байна. За баярлалаа. Энд хүртэл ярья.